Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ирчээд байж байна. Улаанбаатар хот өнөөдөр 465 мянган айл өрхтэй, сая 620 мянган хүн амьдарч байгаа. Үүнээс 205 мянган айл өрх бидний нэрлж заншснаар гэр хороол амьдарч байгаа. Тэгээ гэр хорооллын иргэдийг инженерийн дэд үтсээр хангах зорилтууд үеийн засгийн газар, үеийн орон нутгийн удирдлагуудын үндсэн асуудлын нэг байсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн шийдэл маань төвлөрсөн инженерийн дэд үтс толгохгүйгээр нэг айлд асар өндөр зардал гардаг. Ирж байгаа дэд үтс маань гашааны гадаа ирдэг. Дэлхийн банкны эксперт Дао Хайрсан гэж экспертийн хийсэн судалгаагаар бол нэг айлд 258 сая төгрөгийн зардал гарч инженерийн дэд үтс ирдэг гэсэн тооцоо байгаа. Гэхдээ гадаа нэрсэн инженерийн дэд үтсэд нийт айл өрхийн маань 5% холбогдоод ийм статистик мэдээлэлтэй байж байгаа. Тэгэхээр бид энд нэг арай өөр байдлаар иргэдийн өөрсдийнх нь оролцоон дээр тулгуурлаж жижиг завгар төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. Энд бол энэ хорооны 10 айл өөрсдөө нийлээд хөршийн холбоо байгуулад өөрсдөө гудамж мад төгчүүлсэн байгаа. Тэгээ өөрсдөө нийлээд инженерийн дэд үтсээ явуулаад үүслийн байшин бариулсан. Энэ гашаан дотор шугам хоолой явж байгаа. Явж байгаа шугам маань энэ евро стандартын полиуретанын дулаалгатай PVC хоолойнууд байж байгаа, уян хоолой. Тэгээ энийг бол 4 метрийн хөлбөлтийн гүнд биш 70 см-ийн гүнд болж байгаа. Зардлыг маш их хэмжээм ерөөсөө энэ. Дээрээс нь иргэд өөрсдөө гашаан дотор явж байгаа учраас нийтийн эзэмшлийн зам талаагаар явахгүй учраас нөгөө хамгаалтын зурвас холуур тойрох юм баггүй. Энэ шугам хоолойн урт бол эрс багасч байгаа. Газар шорооны ажил 4 метрийн гүнд ухдаг юмыг бид нар 70 см-т болчихжээ. Ингээл ерөөсөө асуудлыг шийдэх гэж үзэж байгаа. Энэ дээр бид 10 айлын дунд нэг ийм үүслийн өрөөтэй, ийм зуухтай. За энэ зуух бол яг одоогийн байдлаар хатуу түвшээр ажилладаг зуух тавьсан. Гарч байгаа агаарын бохирдолд өвжүүлж байгаа 4 үзүүлэлтийн бид нар нийслэлийн агаарын чанарын албанаас хэмжилт хийлгэсэн. Монгол улсын одоо мөрдөж байгаа стандартын шаардлагаас бол 30-аас 40% сайн үзүүлэлттэй. Одоо бидний хэрэгжилж байгаа 5 толгой түвшээ өгдөг шахмал түвшийг хийж байгаа. Манай утааны үндсэн шалтгаан бол түвшээ дутуу шатаагаад байгаа. Тэр дотор байж байгаа битүү орчинд хүчил төрөгчийн хангамж муутагаас болоод дутуу шатаад нөгөө PM2, нөгөө нүүрс хүчил, нөгөө CO2-ууд яваад байгаа. Тэгэхээр энэ бол агаарын оруулалтаа бүрэн шаталттай. Одоо байгаа Улаанбаатар норм стандарт 40-оос бага хувийн бохирдолтойгоор. Тийм. Энэ бол Оросл зуух юм билээ. Монголд төлөөлөгчтэй зардаг. Гарч байгаа утаагаа энд бас дахиж шатаагаад агаар таягдж байгаа хаягдлыг бууруулж байгаа. Үнс гүйцэж чадж байгаа учраас маш бага гарна. Гадна агаарын температураас хамаарат халаалтын температур энэ дээр тавиад өгтөр хагас автомат гэсэн үг л дээ.